За сайн байцгаана. Өндөрт ажиллах аюулгүй байдал уналтаас хамгаалах хэрэгслийн системийн тухай сургалт орё. Миний бие сондож энэ Жансрын жог гэдэг юм байна. За өндөрт ажиллах гэж ерөнхийдөө юу юм бэ гэж. Тэ? Өндөрт ажиллана гэхээр ерөнхийдөө төвшний ялгаанаас хамаарат 1.5 м буюу за магадгүй 1.3 м гэдэг стандартыг бас ойлгохоос хэрэгжүүлж байгаа гэж сонс. Тэгэхээр түүнээс дээш өндөрт ажиллахыг бол ерөнхийдөө өндөрт ажиллах, өндрийн ажил гэж авч үзнэ. Өөрөөр хэлбэл нэг төвшнөөс нөгөө төвшин рүү уруу унах, өндрөөс бие тунгаах, доороогоо хүнийг цохиж гэмтэж бэртэх эрсдэлтэй хэсэгт бол ажиллаж байгаа хэсгийг өндөр ажил гэж ер нь бол хэлэх гээд байна. За өндрийн ажлаа бид нар мэддэг болчлаа. Тэгэнгүүт одоо өндрийн ажил үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор барилгын үйлдвэрлэл өндрийн ажилд дагаж мөрдөх хууль дүрм, журам стандарт гэж байна. За мэдээч хэрэг Монгол улсын хууль бол номер 1-т байгаа. Тэгээд засгийн газрын тогтоол, за салбарын одоо яам нэг гаргасан үйлчилсэн журам стандарт хэмжилсэн гарцаас гаргасан одоо төрлөөрийн стандартууд байгаа. За тэдгээртэйгээ нийцүүлсэн мэдээч хэрэг байгууллагын дотоодод мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн журам бас байж болох гэдэг. За барилга угсралтын ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам гэж бас байна. Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрм гэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн тухай хууль гэж бас байна. За энэ хууль маань одоо энэ жил бас шинжлэгдэхэд хилцүүлэгт ороод бас явж байгаа. За Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийг бас дурдж болж байна. Мөн барилгын үйлдвэрлэл дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрм 1-р хэсэг гэж бас байна. За ерөнхий шаардлага гэдэг ингэж байна. За барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн 2-р хэсэг техникийн аюулгүй ажиллагааны дүрм гэж бас байна. За мөн түүнчлэн барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар буюу дугаар нь BD 12-ийн 101-ийн 5 гэж бас байна. За тэгж цааш нь үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмжийн гэрчилгээ олох журам гэж бас байна. За энэ болохоор ерөнхийдөө 2003 оны 433 дугаар даатад тушаал гэж байгаа. За энэ бол мэдээж хэрэг 23 жилийн өмнөх юм байна. Одоо тэгээд энэ бол сүүлийн шинжлэгдэж байгаа сураг бас байна. За хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй өргөх цог ачааны массын дээд хэмжээ буюу Монгол Улсын стандарт -49-70-2000 гэдэг стандарт бас байна. За ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрм гэж байна. За энэ дүрмийг бол бид нар нөгөө legal info цэгийн дээрээс бас харж болно гэсэн үг. Энэ бол 2010 оны Замтэр хот байгуулалтын яамны сайтын 231 дугаар тоод тушаалаар одоо батлагдсан тийм дүрм байдаг байна. За өндөрт ажиллаж байгаа ажилтны гаргадаг зав. Бид нар өнөөдөр одоо юуны өмнө өндрийн аюулгүй ажиллагааны тухай ярьж байгаа учраас бид нар өндөрт ажиллаж байгаа ажилтны гаргадаг ерөнхийдөө нийтлэг алдаа гэж хэлэх гэдэг. За юуны өмнө одоо өндөрт ажиллахад яагаад аюултай байдаг юм бэ гэдгийг одоо бид нар энэ өндрийн хэмжээ буюу хугацааны секундээр одоо доош уналтын хугацаа секундыг бас харьцуултаас бид нар харж болж байна. За тэгэхээр мэдээж хэрэг нөлөөлөх хүчин зүйлс бол мэдээж хэрэг өндрөөс бас хамаарат дээр нь одоо хүний биеийн жин байж бас болж байна. За тэгээд одоо цаг агаарын байдал салхи тэр одоо агаарын чигшил тэр хөтлөө бас тодорхой хэмжээний бас нөлөөлөл үзүүлдэг гэдэг бас дурдах хэрэгтэй. За тухайлбал өндрийн хэмжээ ерөнхийдөө метр 8 см. Өндөр дээрээс хүн унахад ерөнхийдөө 0.5 секундын дотор бол газар дунана гэсэн үг. За тэгээд 4.9 м өндөрөөс бол 1 секунд тэг хугацаанд туулах байна. 11 м-ийн өндөрт бол бид нар 1.5 секундэд бол одоо бие тунана гэсэн. Тэгэхээр өндөрсөх тусмаа хугацаа илүү богинохон болж ийн гэсэн үг. Энэ утгаараа хэдий чиний өндрөөс унаа, төдий чиний одоо яах вэ?
эрүүл мэнд амь насд учрах хорх нь бол хохирол болоод тийм өндөр байдаг байх нэ гэсэн үг. За тэгэхээр энийг бол бид нараас харгалж үзэх хэрэгтэй. За тэгээд өндрийн хэмжээ бол ерөнхийдөө 78 м өндөрөөс одоо ямар нэгэн биет унлаа гэж үзэхэд 4 секундын дотор газарт хүрнэ гэсэн үг. Тэгэхээр бол мэдээж хэрэг хорог нь бол маш аимшигтай гэдгийг харж байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ харьцуулсан харьцуултыг мэдэхгүй учраас хүмүүсийн гаргадаг алдаа болол ерөнхийдөө бол өндрийн ажлыг хэтэрхий басамжлах хорог нь бол хохирлыг бол одоо төдийчлэн сайн мэдэхгүй байх гэсэн үг. За тэгээд ихэнх сонирхолтой нь ихэнх үхлийн аюултай ослон 5 м-ээс бага өндөрт болсон тохиолдол байдаг. Иймээс өндрийн ажлыг 1.5 м-ээс эхэлтгийг хизээж бол мартчихлахгүй. За энэ маань яагаад ийм байгаа вэ гэдэг үзэхээр ерөнхийдөө бол 5 м-ээс дотгошоо байна гэхээр хүн төдийчээрээ одоо хайх хэмжгүй байдаг. Өндрөөс хамгаалах систем бүс тоноглол хэрэглэхгүй байх магадaltaй л байгаа юм л та. Тэгэхээр одоо ийм байгаад байна гэсэн. Хэдий ч өндөртэй төдийчээрээ бас хүний тодорхой хэмжээний айц сэтгүүчээс хамгаалах хэрэгсэл бол зүг зүйтэй хэрэглээд байгаа гэсэн. За зарим ажилд уналтын үед бол хариу үйлдэл үзүүлж болдог гэдгийг итгэдэг. Өөрөөр хэлбэл хүний биеийн одоо хүний өөрөөсөө үзүүлэх реакц гэсэн үг л дээ. Энэ реакцийг бид нэр тийм хурдан үзүүлж чадах юм уу гэхээр үгүй. Яг тэгэхээр бид нар уналтын өндөр хугацааны тэр хоорондын хамаарлаас ингэж хараад үзэх болно. Тэгэхээр тэр хооронд хүн самбаачлах ямар нэгэн хугацаа бол байхгүй. За тэрнээс гадна хүн самбаачлж өөрийн биеийг удирдах боломж гэлээр хязгаарлалт нь л гэдгийг мэдэх хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө бол хүмүүсийн гаргадаг алдаа. Би тэнцвэрээ саавалдаг, ямар нэг тэнцвэрээ олдог учраас гадныг бол янз бүрийн юм тийм нөлөөлөл өртөхгүй гэсэн тийм өөртөө итгэлээс бас болтгоо гэсэн. За тэгэхээр эдгээр нь бол ерөнхийдөө бол хөдөлгөөн ажиллаж байгаа ажилтнуудад гаргадаг хамгийн нийтлэг алдаа байх нэ. За яагаад уналтаас хамгаалах хэрэгсэл шаардлагатай тийм. Энэ бол угаасаа тэгээд одоо хичээлд сууж байгаа хүмүүс маань өндөрт ажиллаж байгаа хүнийг хараад таны ерөнхийдөө айц хүрдэг гэж. Ер нь хүн болгон бас тодорхой хэмжээний бас нэг айцтай тийм. Өндөрөөс айдаг, харахгүйгаас айдаг одоо хөдөлгөөнд машин механизмаас айж имэд гэдэг хүн болгоны тийм айдас гэдэг юм бас байна. За тэгэхээр та өөрөө бас өндөрөөс айдаг айцтай юу гэдэг бас бодно гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бас нэг дээвэр дээрээс ямар нэг өндөрөөс унсан хүнийг ер нь та мэддэг. За энээсээ хамаарат одоо бас янз бүрийн ямар нэг осол аваад одоо өртсөний дараа гэмтэл бэртлийн зэрэг ямар байсан гэдгийг бас нэг эргэж санах хэрэгтэй л гэсэн үг л дээ. Ерөнхийдөө судалгаанаас харахад үйлдвэрлэлийн ослоор жилд нас болж байгаа нас барагчдаас барагчдын ерөнхийдөө 10% өндөрөөс унж осолдсон байна гэж үздэг гэдэг. Тэгэхээр ер нь үйлдвэрлэлийн осол бол мэдээж хэрэг өхлийн нас баралтын шалтгааныг тоолчих юм бол маш олон тийм. За мэдээж хэрэг ингээд цахилгаан тэргээд ингээд цаашаа явна. Гэхдээ энэ дотроос энэ олон хүчин зүйлсийн нөлөөллөөс өндөрөөс унах уналт нь тэгэхээр 10% гэхээр бас баггүй гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй гэсэн. За өндөрөөс ажиллах хамгаалах хэрэгслийг бол хамгаалалт хэрэглэх ёстой бүх ажилтны сургалтанд хамруулсан байх ёстой. За тэгээ энэ бол цаанаасаа тавигдсан басан шаардлага байна. Хэрэглэгчийг бол хамгаалалт хэрэглэхийн өмнөхөн хэрхэн яаж арчлахыг юунаас бэхлэх гэдэг юм уу? Одоо ерөнхийдөө бүх зүйлс нь одоо бэлтгэгдсэн байх ёстой л гэж ярих гэдэг. За уналтаас хамгаалах хэрэгслийг ерөнхийдөө том систем гэж авч үзье л да. За энэ системийг болохоор бид нар ажилтныг уналтаас хамгаалах систем гэж ярьдаг. Унах аюултай цэгээс унахаас сэргийлсэн шийдлийг бас хэлж болно. За мөн хоёрт нь уналт хязгаарлах хамгаалтын систем нь унах аюултай цэг бүсэд нэвтрэхээс хязгаарласан шийдэл бас байна. За гуравт нь уналтыг зогсоох системийг нь унсан үед үүсэх эрсдлийг багасгах амь нас эрүүл мэндийг хамгаалсан шийдэг гэдэг. Ерөнхийдөө уналтаас хамгаалах систем маань ерөнхийдөө нэг 3 өсний функцтэй байна л гэж үзэх гэдэг юм л да. За. Дараа уналтаас хамгаалахад шаардлагатай авч болох арга хэрэгслүүд гэж байгаа юм. За ерөнхийдөө бол уналтаас хамгаалахад бол өндөрт банк ажиллаж байгаа ажилтнуудад бол мэдээж өндөрийн бүс буюу уналтаас хамгаалах хэрэгслийг бол олох хэрэгтэй. За мэдээж хэрэг хаалт ашилт. Тэ мэдээж хэрэг шатны яваарил одоо энэ одоо зураг дээр харсанчлан иймэрхүү байж байна.
За мөн хамгаалтын хашлаг гэж байгаа. За энэ маань болохоор ямар нэгэн хэмжээгээр дээрээс бит доошоо унаж одоо хүн ажилтнуудыг гэмтэж бэртэх одоо нэг тийм эрсдлийг бууруулах арга хэмжээ бол хамгаалтын хашлаг гэж бас байгаа тийм. За мөн ерөнхийдөө зориултын дагуу хэрэглэгдэх техник тоног төхөөрөмж буюу сагстай өргөгч ажлын сагс барилгын шат. За бид нар одоо бас нэг барилгын шат хэлж болж байна. Юлка гэж хэлж болж байна. За сагс тургуур буюу одоо пишк гэж бас ярьдаг тийм. Эдгээрийг бол бид нар бас ашиглах юм бол бас уналтаас хамгаалж чадах нэ гэсэн үг. За юуны өмнө хамгаалтын бүсний талаар бид нэг төрүүлээд авч үзье л да. За ерөнхийдөө хамгаалтын бүсийг бол ерөнхийдөө биеийн дунд хэсэгт биелэгдэн тогтоох хүч нь бол гоё арцаг бэлгүүс чээж болон мөрөн тэнцвэр хуваарлагдах ёстой. За тэгэхээр хамгаалах хэрэгсэл буюу өндрөөс уналтаас хамгаалах хэрэгслийн бүс маань өөрөөс тодорхой хэмжээний стандартын шаардлага хангасан байна гэсэн үг. За хуучин цагт бол зөвхөн одоо бүслэгнээс үйдэг бэхэлдэг нэг тийм бэхэлгээтэй бүснүүд ашигладаг байсан. За энэ бол мэдээж хэрэг угзралтаас хамаарат одоо хүний бие эргэтэн бие системд бас тодорхой хэмжээний гэмтэл хэртэл учруулах өндөр эрсдэлтэй гэж тооцогддог. Тийм болохоор одоо ерөнхийдөө бүх тогтоох хүч нь ингээд бүх биеийн тэнцвэрхэн хойрлогдно гэсэн үг л дээ. Энийг л ярих гэдэг. За дүүжлэгдэх тэсвэрлэх хугацаа бол ерөнхийдөө дунджаа нэг 15 минут байгаа. За мэдээж хэрэг хамгаалах хэрэгслийн ангиллаас хамаарат бас өвчнөөс бас 30 минут хүртэлх бас байж болох гэдэг. Яг гэвэл суудалгүй тийм ийм хамгаалах хэрэгсэл бүснүүд гэж бас байна. За уналтыг тогтоох хүч маань ерөнхийдөө 900 кг гэж тооцъё. За тэг бүс маань ерөнхийдөө бол гогцоо элементтэй байдаг. Нийллэг материалаар хийгдэн, давуу материалаар биш. Тодорхой хэмжээс галт төсвөртэй. Тодорхой хэмжээний сундаг. Ерөнхийдөө шатах тослох материал, янз бүрийн тийм бусад материалд бол одоо тийм эдэмхий одоо химийн бодисд одоо тийм идэгдэхгүй гэсэн үг л дээ. За D маягийн гогцоо гэж бас байна. За энэ бол ерөнхийдөө бол бэхлэлтийн гол одоо нурууны голд байдаг бэхлэлтийн гол гогцоо яриад байгаа. За нурууны дээд хэсгийг болохоор уналтыг тогтоох энэ гэдэг бас ярьж байна. Хажуу талын байрлалаа бас сонгох энэ. За ерөнхийдөө бол за хажуу талын зураг дээр бол бид нар ерөнхийдөө хамгаалах өндөрөөс уналтаас хамгаалах хэрэгслийг бол ерөнхийдөө бол харуулсан байна. За уналтаас хамгаалах хэрэгсэл маань бас давхар бас өөрөө бас сааруулагч гэж бас байдаг. За энэ татлага хамгаалт бэхэлгээ нь болохоор ерөнхийдөө аврах олс гэж бас үзэж болно. Энэ өөрөө бас тодорхой хэмжээний сааруулагчтай хөвөрдөг гэсэн үг. За энэ бол ерөнхийдөө бол болж игэл 6 м-ээс дээш хүндэд ашиглахад бол тохиромжтой гэсэн үг. Ягаад вэ гэвэл одоо бүсний өөрийнх нь хамгаалах бэхэлгээ хийх тодорхой хэмжээний бүсний тэр татлагных нь урт байгаа. За хөвөрөх бүсний одоо хөврөлтийн хэмжээ бас харилцаатай. За ерөнхийдөө 1.5-6 м-ийн урттай байдаг гэж тооцоолох хэрэгтэй. За тэгэхээр ямар хүн өндөрт ажиллахаас шалтгаалаад энэ одоо хөвөрдөг татлагаа бас бид нэр бас мэддэг байх ёстой шаардлага гэсэн үг л дээ. За тэр ерөнхийдөө бол энэ татлагыг бэхлээгүй үедээ бол мэдээж хэрэг ямар нэгэн хэмжээгээр хөлд тэгэлэхгүй ямар нэгэн юмд орооцолдохгүй байханд бол бас тодорхой хэмжээнд 1-2 ороогоод өөрөнд газараа бүсэлж хэрэгтэй гэсэн. За мэдээж хурц хэрмэгтэй эд зүйлсээс бол хол байх хэрэгтэй. За өөрөөр хэлбэл одоо гар цахилгаан багж таслагч энэ төр ашигладаг бол мэдээж өндрөөс уналтаас хамгаалах хэрэгслийг бас гэмтээж хүрдэг татлагуудаа таслах энэ төрөөс бас урьдчилан сэргийлж бас хамгаалж явах хэрэгтэй гэсэн үг санаа. За хамгаалах бүсийг хэрхэн хэрэглэх юм бэ гэж. За бид нар бол ерөнхийдөө бол хамгаалах бүс хэрхэн хэрэглэх вэ гэд харахад. За зураг дээрээс бид нар харж байна. За мэдээж бүрэн бүтэн байдлыг шалгаж үзэх хэрэгтэй. За хоёр мөрлөгөө оруулна. За мэдээж гоё цавны хэсэг рүү оруулж байна. За тэр суулт гэж ярьж байгаа. За тэр хэсгийг бол бас ингэж оруулж бүрэн гүйцэтгэж үзэж хэрэглэнэ. Бүх бэхэлгээг нь хийж үзснийхэн дараа татаж шалгаж үзнэ. Бүрэн бүтэн байгаа хэсгийг шалгаж үзнэ гэсэн. За тэр хэрэглэхдээ бол ерөнхийдөө бид нар хажуу талын зураг дээрээс харсанчлан энэ дээр хаанаас ямар газраас бас бэхэлгээ хийх вэ гэдэг бас бодно. Зөвхөн уналтаас хамгаалах хэрэгслээ бодох биш. Бэхэлгээгээ бас бид нар хаанаас ямар газраас бэхэлгээ гэдэг бас бодно гэсэн. За тэр хажуу талын зураг дээр жишээлбэл бид нар хаан дээр бетон хаан дээр бол зориултын тогтоогч авч бэхэлсэн байгаа байлээ.
тэр болгон барилгын салбар дээр юм уу одоо өндөрт ажиллаж явах бэхлэгээ хийх газар бас тийм тэр хүчин бас олддог. За тэгэхээр энийг бол бас тодорхой хэмжээнд өөрсдөө бодоод тухайн үед менеж хийгээд бэхлэгийг хаана хийх вэ гэдгээс урьдчилан тооцоолсон байвал сайн гэсэн. За тэгээд доотлын 3 зураг дээр харсанчлаа бид нэр люлкэн дээр эсвэл одоо сагс дүргүүрэн дээр эсвэл одоо өндөр шатан дээр хаана ихсэн байгааг харж болно гэсэн. Бэхлэгээр найдвартай байна гэсэн үг. За хамгаалах бүс хэрэгслийг хэрхэн хэрэглэх юм бэ гэж. Ерөнхийдөө чанга дээр байшин хөдөлгөөнгүй байх ёстой. Унаж болцсогүй талбайг чөлөөлөх ёстой гэсэн. Өөрөөр хэлбэл өндөрт ажиллаж байгаа үедээ зөвхөн өөрөө унах биш бас материалын цус доош унаж болцсгүйдгийг анхаараа. Тэр доогуур нь бол ерөнхийдөө бас сул чөлөөтэй зай талбайтай байж ах ёстой гэсэн. За 5000 паундын хүчийг даах хүчин чадалтай байна. Хугарч болцсгүй хамгаалтын хашлыг бол бүх хэрэглэх гэсэн. Бэхлэгээний зангууны талаар хэрэглэж байгаа ахлагчаас асууна гэсэн. За ингээд доор бид ингээд харж байна. Өндрөөс одоо амлалтаас хамгаалах одоо бүс хэрэгслийг бид нар маш олон төрлийн юмнуудаас ашиглаж болох гэдэг. За гүйдэг ийм нэг тийм зантай бэхлэгээний хэсгүүдийг бас бид нар харж байна тийм. За тэгээд ерөнхийдөө бол доотлын 3 тэр бэхлэгээний зангуунуудыг бас янз бүрийн байдалтай байгаагаас харж болно гэсэн. За тэгэхээр хамгийн юуны төрөнд за хамгаалах хувцас хэрэгслээ бол мэдээж бүс хэрэгслээ бол шалгаад үзсэн байгаа. Бэхлэгeenийхээ хэсгийг бас мөн сайн шалгаж үзнэ гэдгийг бол ерөөсөө мартаж болохгүй. За энэ дээр бол ерөнхийдөө бас маш хүмүүс алдаа гаргадгийг санаарай. За энэ дээр анхаарах юм. Холбогчид болвол ерөнхийдөө амин чухал хэсэг. Өөрөө төгждөгчдийг тэ төгжээгүүдийг нь уналтаас хамгаалах системийн нэг хэсэг бас байж болохгүй гэсэн. За холболтыг зангидж хийх бас хоригдно гэсэн. За холболт гэхээр юу гэдэг тэгэхээр ерөөс орс татлага юмуд гэж яриад байгаа. За эдгээрийг бол ерөнхийдөө бас одоо хоригддог гэсэн. За хамгаалах хэрэгслийг шалгалт гэж. За бид нар ямар нэгэн байдлаар хамгаалах хэрэгсэл буюу уналтаас хамгаалах хэрэгсэл бүсийг байнга шалгаж явах шаардлагатай. Яг л энэ амнаас эрүүл мэндэд бол одоо маш хамгаалахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг учраас гэсэн үг. Тэгэхээр энэ бол ердийн багаж хэрэгслээс илүү тийм онцгой сайн шалгаж явах ёстой гэсэн санаа юм байна. За ашиглахынхаа өмнө мэдээж хэрэг байнга шалгана. Огтлогдсон, урагдсан, илэгдсэн, цуурсан, хагарсан хэсгийг бол үзнэ. Эд ангууд нь чөлөөтэй гүйж байгаа хэсгийг одоо бэхлэгээний цойд цоргууд нь одоо болж байгаа хэсгийг бас сайн шалгана. Ямар нэгэн өөрчлөлт орсон хэсгийг үзэж шалгана. Тохирсон шошготой хэсгийг үзнэ гэсэн үг. За ингээд би доор одоо слайдн дээр оруулсанчлан одоо өндрөөс уналтаас хамгаалах бүсний одоо хэрэглэлтийн бүртгэл гэж байна. Хин хизээ хэрэгэлсэн, хэдийн хугацаанд хэрэгэлсэн, хизээ буцааж өгсөн ч юм. Энэ бүртгэлийн чеклистүүдийг хийгээд ашиглаад явчих нь болсон зүйтэй. За мөн дараагийнх дээр нь болохоор хяналтын ийм чек одоо лист шиг юм хийцэн байна гэсэн. Өөрөөр хэлбэл одоо уналтаас хамгаалах хэрэгсэл өндрийн бүснүүдийг бид нэр сардаа нэг удаа бас зохион байгуулалтаагаар үздэг шалгалт хийж чеклисттэй байна гэсэн. За энэ чеклисттэй болохоор бид нэр бүс тус болгон дээр пайз хэлбэрээр хадгалж байгаа юм сайн гэсэн. За тэгэхээр энэ доор оруулсан жишээ чеклистийн жишээ бол иймэрхүү байна. За тэгээд өшөө чеклистийг бол одоо бүр өшөө сайн боловсронгуй болгож бас болно. Тэг одоо өндрийн бүснийг одоо бүх деталь болгоноор нь шалгадаг гэж одоо чеклисттэй үсгэж бас хийж бас болох юм. За бас нэг анхаарах юм. Хамгаалах хэрэгслийн шалгалт гэж байгаа. За энэ дээр ерөнхийдөө болж өгөх юм бол одоо өндрийн бүсийг бид нар байгууллагаас тодорхой үйлдвэрлэгчээс нь гаргаж ирсэн стандартын шаардлага хангасан сертификаттай байхыг шаардах хэрэгтэй байна. За энэ сертификаттай байна гэдэг нь бол тодорхой хэмжээний үйлдвэрлэгчээс өөрсдөөс нь туршигдсан одоо заавар зөвлөгөөтэй ийм одоо чанарын баталгаатай л гэж үзэх гэдэг. Тэгэхээр энийг бол бид нэр бас сайн харгалзаж үзнэ. За магадгүй сертификатгүй одоо өндрийн бүснүүдийг бас Монголд бас тестэнд оруулаад шалгаж үзэж бас болдог. За өндрийн бүсний баталгаачлалт гэж бас манайхан мэддэг баг тийм. Энэ дээр авч шалгаж тестэнд оруулаад цааш нь хэрэгжилж болох юмаа гэсэн баримтчгийг үлдэнэ л гэсэн үг. За хамгаалах хэрэгслийг ерөнхийдөө бол шалгалтыг товчхон дуртахад нэг иймэрхүү байна. За дүүжлэгдэж тогтож буй хүнд учирч болох бэртэл гэмтэл гэж. За энэ дээр босоо байдалд хүний хөдөлгөөнг удаан байх цус боогдсон ус бий болдог. За
цус хөлд хоримтлагдах цусны даралт буурах улмаар ухаан алдахад хүрэж болцсошгүй. За мөн магадгүй бас нэг тийм хидэх өндөрт ажиллаж байгаа тохиолдолд хүчил төрөгчийн дутагдалд орох бас боломжтой. За амьсгалын зам хаах боломжтой гэсэн. За мэдээж хэрэг цусны эргэлт саацснаар бөөрийн дутагдалд орох буюу бусад ноцтой гэмтлүүдээс очиж болцсошгүй гэсэн. Тийм учраас өндөр дүүжлэгдээд тогтож байгаа хүнийг бол яаралтай болох арга хэмжээ бол авна гэсэн. Энийг бол цаг алдахгүйгээр хийх ёстой. За мэдээж хэрэг ашиглагдаж байгаа уналтаас хамгаалах өндрийн бүс маань бас чанарын шаардлага хангасан уу, доороо бас хангалттай суулттай үгүй юу гэдгээс бодно гэсэн. За тэгээд дүүжлэгдээ тогтож байгаа үед ямар нэгэн байдлаар цусны эргэлтийг бол бас саатуулахгүй тулд одоо дүүжлэгдэж байгаа хүн маань өөрөө бас банкны хөдөлгөж өстой хөдөлгөөнтэй байх хэрэгтэй гэсэн. Бас нэг тийм санаа бас байна. За тийм болохоор ийм эдгээрийг бол бас ажилчдаа таниулж мэдүүлэх нь бол зүйлсний хэрэгээ. За эд зүйлс унах гэж байна. За бид нэр зөвхөн дээрээс одоо хүн ажилтан өөрөө унах гэдэг дээр бас бага хэмээр явчлаа. Гэхдээ бас дээрээс эд зүйлс унах гэдэг юм бас эрсдлүүд байна. За тэгэхээр одоо өндөрөөс ямар нэг юм бол ямар нэгэн ажилтан бол үргэлж багаж хэрэгсэл материалын зүйлсийг бол үргэлж авч ажиллаж байгаа. Тийм учраас тэдгээр нь болохоор ерөнхийдөө бас доошоо унах тэр доогуур авж байгаа хүн тун одоо гэмтэж бэртэй хэд материалын охирлогч болох хэмжсэн тийм өндөр эрсдлүүд бас байна. Тэгэхээр энэ дээр анхаарах гэхээр ерөнхийдөө өндөрт ажиллаж байгаа хүмүүсийн доод яг доотлын чанга доотлын хэсэгт бол тусгаарлалт сайн үүсгэсэн байх шаардлагатай. Тусгаарлалт үүсгэснээр бас болцсогүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ гэсэн. За магадгүй нэг тийм 5 давхраас нэг 13-ын болт унахад л хангалттай хүнд бас 20 доллар болох бүрэн боломжтой гэж үзнэ. За тийм өмнөөс хамгаалахын тулд өндөр дээр байгаа хаалт хашилтуудыг бол тодорхой хэмжээнд стандартын шаардлага хангах хөтгөц хийх хэрэгтэй. За 135-150 метр 50 хираатны өндөр ашигтай байх шаардлагатай гэж үздэг. Энэ бол олон улсын чигт янз бүр байгаа. За мөн түүнчлэн өндрийн хаалт хашилт нь болохоор ерөнхийдөө 3 хашилттай байх гэдэг. Яг энэ зураг дээр харсан ч гэдэг. За хамгийн доотлог нь юу юм бэ гэхээр материалын зүйлс хүл цогтож, өшөглөгдөж доошоо унахаас сэргийлсэн гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр энэ доотлын хэсэг дээр бол материал гамнаж ямар нэгэн байдлаар тэнд ачлага хийхгүй байх нь бол бас эрсдэл дагуулна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэснээр бид нар эд зүйлс унах бас одоо эрсдлийг аюулыг байхгүй болгоно гэсэн. За шат тавцан ашиглах шаардлага. За бид нар зөвхөн өндөрөөс уналтаас хамгаалах хэрэглээ зогсохгүй бас шат тавцан бол үргэж ашиглана гэсэн. За энэ дээр бид нар харсанчлан ямар нэгэн байдлаар зөөврийн шатыг бол бид 75 градусын алуутай байршуулдаг тухайлбал жишээ тавьсан байна. За энийг бол цааш нь бас өргөн дэлгэрэнгүй ярих юм бол бас нэлийн бас юм ярьж болно л доо. За тэгээд бас л нөгөө нэг үргэлж нөгөө хяналт шалгалт чекин гэдэг чинь бас үргэлж байгаа. Юуны өмнө шат тавцсан өндөрт ажиллаж байгаа багц хэрэгслүүд нь бүртгэлтэй үлгэрчлэн зураг төслөөр хийгдсэн байх. Болж игэл үйлдвэрлэгчээс нь гаргасан чанарын шаардлага хангагдсан, стандартын шаардлага хангагдсан байх хэрэгтэй гэсэн. За мэдээж бүрэн бүтэн байдлыг бол үргэлж хянаж шалгаж явах хэрэгтэй. За үйлдвэрлэгчийн паспортыг бас харж үзэж болно гэсэн. За тодорхой хэмжээний тэрэн дээрээс нь хараад бид нэр даацсан юу юм те? Хэдэн метр өндөр, хэдэн градусын налууд бид нар бас налуулж тавьж болох юм бэ гэдгийг бас үргэлж тооцоолно гэсэн. За тэгээд материалын зүйлсийг хүртэл бас бид нар тооцоолно гэсэн. Тэгэхээр шат тавцсан ашиглагад бас үндсэндээ бол эхнээс нь ахуулаад бүр уул суураас нь структураас нь ахуулаад шалгаж үзэх шаардлагатай гэсэн. За энэ дээр бид нар жишээлбэл шат тавцсан ашиглах шаардлага гэж тавигдах юм гээдэ шаардлага. Боломжтой бол ажлын тавцсан суйрлуулах эсвэл барилгын шат босгох зэргээр аюулгүй ажлын талбайг бол бий болгоно. За энэ доор бол зургууд дээр харж ин бид нэр шатны яг стандартын шаардлага нийцсэн шатыг бид нар харж доороо дагуутай. За мэдээж хэрэг тэрийг бол хоормослоо бэхэлгээтэй хажуу талд нь одоо хашлахтай тийм тодорхой хэмжээний одоо 3 цагийн шаардлагыг хангах үзэг гэж харж болж байна. За тэгээд ерөнхийдөө бол нэг тийм босоо шат, шат биш босоо шат ашиглах тухай бол хоёр хүн хамтдаа ажиллах шаардлагатай. Нэг нь доотлын хэсэгт нь зогсож тэндээ хүндрүүлэгчийг үргүүцдэг, дээрээс нийт материал багж хэрэгслээр хангах гэдэг ч юм
аюулгүй байдлын хангах талаар ч ингэж бас хосолж ажиллах хэрэгтэй байдаг. Шаардлага бас бий. За хэдийгээр шат хэдий чиний өндөр байх тусмаа төдий чиний савлгаа одоо доошоо унах эрсдэл бол өндөр болно л гэж үзэх хэрэгтэй. За энэ дээр бол бид нэр жишээлбэл шатан дээр ажиллахад яаж ажиллах хэрэгтэй юм бэ гэдэг. За хоёроо гарч болохгүй тийм. Бас одоо үндийн тэнцвэрээс авсан байх хэрэгтэй. Хамгийн дээдлийн тавцсан дээр бас зогсож болохгүй ч гэдэг юм тийм. Ийм үндсэн шаардлагуудыг бас бид нэр үргэлж харгалж үзэж байх хэрэгтэй гэдэг. За хөдөлгөөнд тавцсан ашиглах. Хөдөлгөөнд тавцсан ашиглах гэхээр энэ нь ерөнхийдөө манай дээр сагс дүүргүүр гэж хэлэгдэж бас болно. За энэ дээр бас одоо юу юм те? Одоо сүүлийн үед фасад барилгын фасадны хандлын фасадн дээр ажилладаг дээр люлка гэж бас яриад байгаа. Эдгээр нь ерөнхийдөө ажиллах зарчим нөлөөнд ойролцоо. За мэдээж хэрэг эдгээрийг бол техникийн шаардлагаар хангагдсан байх хэрэгтэй. За тодорхой хэмжээнд одоо мэргэжлийн үнэлгээтэй хүнээр одоо операторыг хийлгэх шаардлагатай. За люлк бол тухайлбал одоо техникийн магадлалд орж зөвшөөрөл авсан байх хэрэгтэй гэж цаанаас нь шаарддаг. За сагс дүүргүүр одоо мөн адилхан. Тэгэхээр шаардлага хангагдсан. Ингээд ер нь техникийн шаардлага хангагдсны дараа бол хөдөлгөөнд тавцсан ашиглах эрхэм нэгднэ гэсэн. За ажилт нь бол мэдээж хэрэг заавал сагсан дотор байна. За зөвхөн сагсан дотор байлаа гэд бид нэр одоо өөрсдөө юу яа? Уналтаас хамгаалах хэрэгслэгүйгээр ажиллахгүй гэсэн үг. Ажиллаж болохгүй л гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нэр хөдөлгөөнд тавцсан ашиглаж байгаа ч гэсэн уналтаас хамгаалах одоо өндөрийн бүсийг бид нэр заавал хэрэглэж хэвших хэрэгтэй. Тэгснээр бид нар бол эрсдлийг бол төдий чиний бас буулгах боломжтой юм байна гэж үзнэ. За хөдөлгөөнд ажлын тавцсан техникийн үзүүлэлт болон үйлдвэрлэгчийн шаардлагын түвшин ажиллаж байгааг баталгаажуулах чиглэлц үзлэх шалгалтыг бол байна. За бид нар түрүү ярьсан өндөрийн бүсэн дээр тодорхой хэмжээний бас чеклистүүд гаргаж ирээд тэргээ бас хэрэгжүүлээд явах шаардлагатай. Ажлын одоо үзлэх шалгалтыг бид нэр өдөр бүр эсвэл 7 хоног эсвэл сардаа ч юм уу эсвэл жилдээ ч юм гэдэг энэ үзлэх шалгалтын циклийг бид нар үзлэх шалгалтын график дээр тавиад өгчнө гэсэн. Яг энэтэйгээ адилхан хөдөлгөөнд тавцсан ашиглаж байгаа бол бас тэдгэрийг бас байнга ашиглана гэсэн. За тэгээ ерөнхийдөө люлкэн дээр бол нэмж хэлэхэд эсрэг ачаа энэ гэж бас яригддаг тийм. Энэ мэтлэнгээл бас анхаарах нь бас маш их байна. За мэдээж татлага тэр тороос олс ч юм уу тийм. Тэдгээр нь мэдээж хэрэг савлгаатай байна. Одоо ямар нэгэн хэрэг хоц зэрэгтэй зүйлтэй ойрхон байна уугүй гэдэг бас үргэлж сайн шаарддаг гэсэн. За хөдөлгөөнд тавцсан ашиглаж явах үед бас анхаарах юм. За мөн одоо сас дүүргүүрэн дээр бас яг адилхан. За цагаан гарын байдал бас нэлээд сайн ажиллаж үзэх хэрэгтэй. Тухайлбал одоо өргөцөх машин механизмын дүрм дээр бол одоо 9-12 м/сек-ийн одоо хүчтэй салхитай үед бол одоо ашиглахыг хориглоно гэдэгтэй бас ерөнхийдөө бол яг адилхан. Яг бол салхины хүчинд бол их савлгаагаа үсэх магадaltaй тийм. Түүнээс шалтгаалаад өндрөөс хонж гэмтэх эрсдэл бол нэлээд өндрөө гэж үзнэ. За тийм болохоор ерөнхийдөө үзлэх шалгалтыг байнгын явцын дунд мэдээж хэрэг цаг агарын нөхцөл байдлаас хамаарч бас эрсдэлтэй үед бол ажлыг зогсоохыг бас ерөнхийдөө бас бодож авах шаардлагатай гэсэн үг. За анхааруулах зүйлс. За ер нь бол өндөрт ажиллаж байгаа хүн бол мэдээж хэрэг заавал болжшгүй аюулын талаар ойлголттой байх. Түүнийг илрүүлэх гэсэн. Ерөнхийдөө хайр байж болохгүй. Ямар нэг байж аюулыг илрүүлсэн аюулынхаа эрсдэлтэй хэр өндөр эрсдэлтэй гэсгийг бас ойлгож мэддэг. Тэгэхээр тэр эрсдлийг бас тодорхой хэмжээнд бууруулах арга хэмжээ авахын тулд ямар хуу арга хэмжээнүүд авах хэрэгтэй юм бэ? Хинт хандах юм бэ? Хаана хандах? Хэлэх хэрэгтэй юм бэ гэдгийг бас мэднэ гэсэн. За багаж хэрэгслийн эмх замбраагүй байдлыг бол бид нэр үргэлж бодно. За энэ дээр бол зориуд ирмгээс хол болгоно гэсэн. За энэ дээр бол багаж хэрэгслийн эмх замбраатай байдал гэдэг. Тухайлбал бид нэр багаж хэрэгслийн төрөл бүрийн одоо зүүдэг хамгаалттай бус хэрэгслүүд бас байж болох гэдэг тийм. Ийм хүмүүсийг бол өргөн ашиглаж авах шаардлагатай. За тэдгээр нь мэдээж хэрэг бас цаад сурахтаа бас тодорхой хэмжээнд хязгаарладаг нэг амархан унаад ахааргүй тиймэрхүүнүүдийг бас бид нар бас бодож олж бас хэрэгжүүлэх шаардлагатай. За тэгээ ирмгээс хол байлгана гэж. За ирмэг дээр бид нар түрүүн ярьсанчлан одоо юулч бай. За хаалт хашилч бай. Ер нь доотлох хэсэгтээ бид нар
өндрөөс биеттэй зүйлс унахыг унахаас сэргийлээд ямар нэгэн хаалт ашиглалт бол байрлах хэрэгтэй шаардлагатай тий. За тэгрийг хийсэн ч гэсэн ерөнхийдөө бол найдвар тань дээр ирмгээсээ бол мэдээж хэрэг багаж хэрэгслийг үргэлж материалын зүйлсээ хол байлгана гэсэн санаа. За унах замыг хязгаарлах, тогтоох хүчийг бууруулах. Тий. За унах замыг хязгаарлана гэхээр одоо яг мэдээж хэрэг энэ дээр бид нэр барилга дээр их өргөн ашигладаг. Тогтоох хүчийг бууруулах. Энэ дээр одоо жишээлбэл барилгын гадарлын фасадн дээр бид нэр ерөнхийдөө зөндөө харж ирсэн тийм. Энэ дээр бид нэр тэр нэг хамгаалтын тор татдаг. За энэ одоо мэдээж хэрэг хүн унахаас тийм одоо орчлон сэргийлж байгаа хэмжээ. За бүр доод хэсэг дээр тухайлбал яг барилгынхаа доод хэсэг дээр явган хүн явж байгаа хэсэг дээр бид нэр одоо бас тодорхой хэмжээний одоо сарвчтай нэг тийм одоо юм хамгаалттай тийм нэвтрэх зурас барьдаг ч юм уу тийм. Энэ бол унах замыг бас хязгаарлах арга хэмжээ гэж бас үзэх бүрэн боломжтой гэсэн. За хамгаалах хэрэгслээд ашиглах бүрийнхөө өмнө мэдээж хэрэг шалгана. Шалгалтын үзлэг шалгалтыг бол байнга мэдээж ажилтан өөрөө ажлын байран дээр хамгаалах шатны үзлэг шалгалтыг хийж байгаачлан дараа тэр ажилтныг ахлах ажилтан буюу удирдах алтан тушаалтан нь мөн давхраас одоо хамгаалах утас хэрэгслийг бас давхар шалгаж ивэл бас найдвартай. За эдгээр нь тэр хяналтын одоо хяналт шалгах тэр хяналтын систем зөв ажиллаж байгаа хэсэг тэр хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх байх асуудал хариуцсан ажилтан маань өөрөө төвлөрж ажиллана. Тэгэхээр ерөөсөө одоо чек нь буюу үзлэг шалгалт гэдгийг бол байгууллага дээр тогтолцоо болгож үүсгэсэн байх шаардлагатай. Ингэснээр бид нар бол ерөнхийдөө бол нэлээд өндөр олон эрсдлүүдээс бол буур болох боломжтой гэсэн. За тоног төхөөрөмжийг журмын дагуу тусгаарлана бас ашиглана гэж байна тийм. За тоног төхөөрөмжийг ашиглалтан дээр бол бид нар бол бодит амьдралд бол маш олон жишээ бол харж болдог л доо. Эсрэг аж байгаа буруу тавьсан юм эсвэл одоо хөндий хүчний хуваарлалт буюу ачааны тэнцвэрийг бас буруу болсон тохиолдож юм. За энэ бол зөндөө харагддаг. За люлкэн дээр тухайлбал нэг тал руугаа хоёр гуруулаа уурцсан байх жишээтэй юм уу тийм. Бас хоёулаа юм уу гуруулаа ажиллаж байгаа үедээ тодорхой хэмжээний бас ачааны тэнцвэрийг бас бодох хэрэгтэй гэсэн. Яг л савлгаа тэр бас нөлөөлнө тийм. Тэгэхээр тоног төхөөрөмж болгон дээр өөрсдөөс нь үйлдвэрлэгчээс гаргасан шаардлага байгаа. Тэр шаардлагыг бол одоо журмын дагуухан хэрэгжүүлээд явна л гэсэн. Ингэснээр бол бид нар мэдээж хэрэг эрсдлийг бууруулна гэсэн. За бүдэрч унах болон буруу ашиглалтаас үүдэх аюулаас зайлсхий. За энэ ямар нэгэн хэмжээгээр техник тоног төхөөрөмжтэй л харьцаж ажиллаж байгаа бол ашиглалтыг бол заавал зөв хийж явах шаардлагатай. Техник ашиглалтын пассворд, ажлын заавар гэж бас байдаг. Технологийн процесс буюу технологийн заавар гэж бас байна. Эдгээрийн дагуу бид нэр одоо зөв ашиглах юм бол бас асуудал байхгүй. За Монголд бол бид нэлээд монголчлох янз бүрийн тийм одоо асуудлууд бас байдаг тийм. Хэрэгцээтэй шаардлагатай юм одоо хэрэглэхгүй, зориултын дагуу ашиглахгүй гэсэн. За энийг бол бид нар бол бас иймэрхүү зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. За бусад хүмүүсийн дээр ажиллахгүй баг. За анхааруулахад бол ерөнхийдөө бол ойлгомжтой. За барилга дээр бол маш олон төрлийн олон байгууллагууд, захиалагч байгууллага, туслан гүйцэтгэгч байгууллагууд гэдэг олон байгууллагууд ажилладаг тийм. Тэгэхээр бол энэ дээр бол бас аль хор бусдын хүмүүсийн дээр ажиллахгүй байхыг бас бодох хэрэгтэй байна. За хэрвээ ажиллалаа гэсэн тохиолдолд яг тэр чанга доод хэсэг дээр бас нэг тийм тусгаалтын зурус үүсгэх хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл тэр аваар гадны хүн одоо зорчиж дээр доогоор нь явахаас урьдчилан сэргийлээд тэр хэсэг дээр одоо хамгаалтын зоо татаад одоо тэр утга одоо нэг тийм тууц татах гэж ярьдаг да. Тэрийг бас татахыг яадаг. За энэ дээр анхаарах юм. Бас нэг багаж хэрэгсэлтийг за материалын зүйлсийг бол одоо хаалт ашиглалтнууд дээр бол хамаа намаагүй өрдөг гэсэн. Ялангуяа юулкэн дээр тийм хаалт ашиглалтын дотроос зориултын газар тодорхой хэмжээний тоо ширхэгтэйгээр хадгалагдах хэрэгтэй. Тэгэхгүйгээр ерөнхийдөө бас овор хэмжээ бид нар залхуурж хэмжээгээр ачих юм уу те давуулж тавьж ачих ч юм уу ингээд дэшигээд зөөж тээвэрлэх ч юм уу ийм бас асуудал гарах гадаг. Тэгэхээр энээс бол заавал урьдчилан сэргийлэх шаардлагатай. За тулгуур хаалт ашиглалтаас дээшээ өөрж болохгүй гэдгийг хэлэх гээд байна. За гартаа багаж хэрэгсэлтэйгээр авирахгүй байх гэж. Зориултын багаж хэрэгслийн буяа бүслүүр ашиглах гэж байна. За тэгээд мэдээч хэрэг одоо
ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэл, нэг бүрийн хамгаалах хэрэгслүүд нь бол мэдээж хэрэг бүрэн бүтэн байх шаардлагатай. За ягаад гэвэл өндөр дээр ажиллаж байгаа дээрээс бие тунах юм бол мэдээж хэрэг каск нь буюу одоо уналтаас одоо дуулга нь өөрөө бас чанарын шаардлага хангагдсан байх хэрэгтэй. Ажлын хувцас, гутал бүх юм нь бол бүрэн гүйцэд байх хэрэгтэй гэсэн. За энэ дээр бол ерөнхийдөө ийм хоёр зураг оруулж ирээ тайлсан байгаа. За энэ голцоо нэг тийм яг барилга дээр хамгийн өндөр эрсдэлтэй үйлдэл хийгдэж байгаа ажилтан болон хийгдэж байгаа одоо процессуудыг бид нэр эндээс харж болох гэдэг юм. Тэ? Энийг бол яг хоо ерөнхийдөө одоо сургалтанд хамрагдж байгаа хүмүүсээс харуулаад аюул хаана байна? Тэр аюулаас учирч болох эрсдлүүд нь өндөр юм уу, үгүй юм гэдгийг бид нэр олохын тулд одоо тухайлбал энэ жишээ зургийг тавьсан байна. За хоёр дахь жишээ зураг дээр бол бид нэр энэ хоёр дахь жишээ зурагт за энэ хэд дугуулсан байсан харагдахгүй байгаа гэдэг нэг үү? Байна. За одоо тухайлбал энэ дээрээс харахад бид нар хамгийн дээдлийн давхар дээр бид нар яг шатнаас унж байгаа хүнийг харж байна. За энэ маань болохоор энэ шатаа бас налуулж буруу тавьсан байж магадгүй тийм. Бид нар ерөнхийдөө 75 градус гэж ярьж ирсэн. За мэдээж хэрэг доотлолт тулгуур бас байхгүй байсан байж болно. Зөөлхөн байсан байж болно тийм. Хүндрүүлэгчгүй байсан байж болох юм. Ийм эрсдлүүд байх гэдэг. За нөгөө тал дээр барилгын хаалт хашилт байхгүй хэсэг дээр бас нэг одоо унж байгаа байдал харагдаж байна. За тэгэхээр энэ хаалт хашилтыг бол мэдээж хэрэг сайн найдвартай бат бөх материалаар заавал хийж явах ёстой гэсэн санаал бол энэ дээр харагдаж байна л да. За дараагийн дээр одоо тэр наатлын хэсгээр одоо бүр ерөөс огт хаалт хашилтгүй газар хүн зогсож байгаа байдал харагдаж байна. За энэ болохоор бас нэлийн өндөр эрсдэл гэж үзнэ. Ойлгомжтой. За нөгөө талд за тэр баахан картонын ачаа одоо боолгоо зөөж байгаа гэсэн. За энэ бол нэг тийм зориултын бус одоо барилгын лифт гэж хэрэглэгдэх юм да. За тэр лифтийг л хэлээд байгаа шиг. Лифтэн дээрээс одоо бараа материал буулгаж байгаа. За миний мэдхийн энэ дээрээс лифтнээс бараа материал буулгаж байгаад хажуу талынх нь онгорхоо орон унж хүнд хүрсэн хүн бас байдаг. Үний танд. Тэгэхээр энд бол бас зориултын бус зориултын ачаа тээвэрлэх ёстой зориултын лифт нь мөн үгүй гэдээ бас тооцож үзнэ. За тэн дээр одоо хаалт хашилт тэр одоо ямар нэгэн байдлаар өвчлөн сэргийлсэн арга хэмжээнд байна уу гэдэг бас харна гэсэн. За тэр доотлын хэсэг дээр тухайлбал одоо тэр нэг өндөр шатан дээр хүн ажиллаж байгаа тэр будган дээр альтраад хүн одоо хаашаа савж унах гэж байгаа байдал харагдаж байна. За энэ маань өөрөө бас тэр хүн маань өөрөө өндөрөөс уналтаас хамгаалах бүс хэрэглээг байгаа харагдаж байна. За мэдээж хэрэг тэр будаг хасагдсан байна. Альтернативай нөхцөл байдал үүссэн байна бас харж байна. За дараагийн тэндэг өрлөгчин байна. За өрлөгчин бол мэдээж хэрэг өрлөг хийхэд бол мэдээж тодорхой хэмжээний нэг өндөр эрсдэлтэй бас ажил гэж хэлж болно. Мэдээж хэрэг яг өндөр хэсэг л бас одоо их нэлийн хойрхон ажиллаж байгаа гэсэн. За энэ бол нэлийн өндөр эрсдэлтэй ажил гэж үзнэ. За тэр будган дээр альтраад унах гэж байгаа хүний яг чанга доотлолтоос нэг хүн байгаад байгаа. За түрүүний ярьсанчлан өндөрт ажиллаж байгаа үед яг чанга доод хэсгээр нь болж байгаа тусгаалт хийсэн байх хэрэгтэй шаардлагатай байдаг. За энэ дээр бол яг тэр тусгаалт байхгүй учраас тэр доогуур одоо нэг ажилтан материал зөөгөөд явж байна гэж. Тийм болохоор энэ бас эрсдэлтэй. Зөвхөн дээрээс юм уу одоо унах ч тэр доор байгаа хүн бас тодорхой хэмжээний эрсдэл үүсгэж гадаг тийм. Одоо доотлын хэсэг дээр одоо бүхэн адилхан юм харагдаж байна. За тэгээд нөгөө талд нэг дүрсгүй хүн нэг юмнаас доош дүүжлэгдсэн байгаа байдал харагдаж байна тийм. За эндээс бол бас эрсдэлтэй. За нөгөө талд одоо бас одоо нөгөө аалзсан өмч гэж ярьдаг. За энэ зориултын нэг тийм гадны талын фасадны цэвэрлэгэн дээр ашиглагддаг тийм суудлын дээр хүн суудсан цэвэрлэгээ хийж байгаа. За энийг яагаад дугуулах юм бэ гэхээр энэ магадгүй мэдээж хэрэг одоо уналтаас хамгаалах одоо хэрэгсэл найдвартай байна л гэж үзэх гэдэг юм л та. За энэ мэтчлэнгээ зөвхөн энэ зураг дээрээс хараад бид нар маш олон төрлийн одоо аюул хэрэгслүүдийг бид нар харж болж байгаа. Ерөнхийдөө нь дандаа эдгээр илэрсэн зөрчлүүдээс хийх нь дандаа өндөр дээр ажиллаж байгаа үеийн зөрчил болж таарч байна гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө энэ бол дасгал ажил кейсийг хараад бид нар бол аюул хэрэгслээс яаж уртсан сэргийлэх ёстой юм бэ. За энэ дээр гарч ирж байгаа хэрэгслүүдийг хараад
бид нэр эндээс урьдчилан сэргийлэх бас арга хэмжээ авч эрсдлийг бууруулах, эрсдлийн менежментийг бас яаж авч хэрэгжүүлэх юм бэ гэдгийг бас сайн бодно гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө өнөөдөртөө ингээд өндрийн аюулгүй ажиллагаа, өндрөөс уналтаас хамгаалах систем хэрхэн ашиглах тухай товчгоо тодорхой сургалтыг орлоо. Ингээд анхаарал хандуулсан. Баярлалаа. За энэ болохоор ерөнхийдөө бол миний ажилладаг компани одоо өндөр дээр ажиллаж байгаа ажилбар гэсэн. Заалтал нь одоо яг зориултын хамгаалтын дээр одоо юунуудыг одоо барилгын шатнуудыг бүгд ингэ хийцэн байгаа байл. Мэдээж хэрэг сайн бэхлэгээ хийгдсэн. За энэ дээрээс бас шүүмжлэх төлөвтэй юм гэлгүй яа тэгэхээр за гадна тал дээр нь мэдээж хэрэг бас нэг тийм зотон даав ч юм уу, тор ч юм уу татцсан байх юм бол илүү найдвартай гэсэн. За тэгээд доор нөгөө манай ажилчид бол тодорхой хэмжээнд бүгдээрээ уналтаас хамгаалах хэрэгсэл буюу өндөрийн бүсийг бол бас ашигласан байгаа байдал харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө ингэ сургалт туслаа. Анхаарал хандуулсан. Баярлалаа.